Лүний минь бүгдээрээ өдрийн надад амт өнгөрүүлцгээе. За лүний минь цаг 8 болж байгаа байх. Тэгээд лүний цагаа орондоо авах шийдлээ. Энд гадаа хүүтрээ гэрт дураас нэлээд хүүтэн болчих. Орон унтахтаа баараа хасаж унтаж чадахгүй байгаа хамраг дөрүүлээд тэмүүт ингээ ундраагаа ончгоод гэр өглөө яг гадаагаас татахгүй хүүтэ болоод яг таамтлаа өмсөн ч нэлээд жоохон дэндүү одоо учраас орондоо цагаа авахар шийдлээ. Тэгээд сая харсанчлан тараа гэдэг чинь энд одоо миний хамгийн дуртай өглөөний цагийн нэг бол яг юм олон юм холсон тэмс үр самар зэрэг ингээ баяжуулсан тараг нэлээ хийж байгаа. Тэгээс оёостой тэнгуул өөрөлдөх хөдөлгөөн цай маань гэл. Тэгээд энэ юу нь бол хамгийн урдан болдог өглөөний цай. Би хэлнэ. Өнөөдөр одоо Иесус хасаас би хичээлдээ тэр хүртэл нэг хичээл дээр жоохон бэлдэх хэрэгтэй аа. Илтгэл явах байх гэдэг тэн дээрээ жоохон бэлдэж аваад тэгээ явна. Өнөөдөр Иесус хасаас 12 хас хүртэл тасралтгүй хичээлдээ. Өөр хичээл үз. За Цаавал. За. Цаг 9 болж байна. Тэгээ би нэг цаг гарна юм бэлдэж суулаа. Тэгээд одоо жигнэсээ бас нуургаар аваад гарахтаа бэлдээ да. Тэгтээ өчигдөртэй хатаалтай байсан. Баггүй тэгээд ингээд яг хийх ёстой юм хийж чадаагүй. Гүйцэтгэж чадаагүй. Тэгээд тэрнийг орой хүртэл хийгээд одоо өглөөсөө хийгээд тэг Бээжин өдөрт 12 өнгөрчүүл хэсэг жоохон завтай байжгаад тэгэл дараагийн юмнууд хийндэ. Энд ингээ багаар хүүтрээд байна. Тэр нь жоохон таалагдахгүй. Тэгээд бид хоёр энэ машины энэ юу гэм бэ ингээ агааржуулагч. Окей. Агааржуулагч нь яг ингээ халуунаар үлээдэг, нэг бол хүднэр үлээдэг байгаа ш. Тэгээд Монголд ер нь огт ийм юмтай байж үзээгүй. Сайхан манайх ч партай штэ. Тэгээд энэ болохоор ингээ шууд агаарлаа халуун агаар үлээнгүүд агаарыг аяга хуурашуулаад байдаг. Тэгээд ингээд тийм бөхчүн агааргүй юм шиг болгочдөг юм байна. Тэгээд энэ дээрээ бас яг тийм нэг сэрүүн дүү байдалтай амар тасцсан юм шиг байна. Тэгэл дандаа ингээл нэг дотор орохоор 21 2-той
тэгэнгүүт одоо энэ парс алгасан уу дор хойд гэр одоо ингээд тэ нэг 18 би яг сайн баттай мэдэхгүй явжсэн тэр хавцаа байгууд дор хойш 25 6-аар үлээлгэж 20 морь болгодог 21 болгодог юм бэ лээ. Тэгэнгүүт энэ чинь ингээд агаар магаар бол хуухаар алчиж байгаа. Тэгээ одоо нэг цалин ухаар агаар чийгшүүлэгч хавъя гэсэн бодолтой байна. За тэг хичээл заадаг өдрүүдтэй бол нүрэ нэг жоохон будмаар иддэг. Тэгэл бусад өдрүүдэд нь бол сайхан нарны тас төрхөл хөмсгөө будаад гардаг. Түүнээс нь нар ихтэй нарны тас бол заавал төрхөн. Тэгээ уусаа өглөө тэгээд тийм их юм хийгээд ах. Эсвэл төрдөггүй угаасаа над би ч энэ дээд баг нүрээ будгаа болж гин. Гэтэ дизайн цэвэрлэгээ аягүй чухал гэдэг л амар сайн ойлгоод байна. Өмнө Монголд байхад огт юм нөгөө хөлөрлөгийн зөвлөлтэй хар батганууд нэг гардаггүйс хүмүүний одоо хамран дээр л хар батг хай харагддаг. Чи ингэ тухайар батг гараад байгаа яг хөлөрлөлттэй холбоотой. Тэнгүүд бас тэрийг сайн цэвэрлж чадахгүй байх шуунаа. Гэтэ үдсэн багасж байгаа. Тэгээ яг үндэ бол тууштай байнг цэвэрлж чадахгүй байгаа. Зарим өдөр бол зүгээр савнгаар угаачаал унтчмаар байгаа. Тийм дабл cleansing заавал хийхгүй. Тэг. Одоо нэг 2-7 хоног хичээл орчвол амарлаа. Тэгээ яг тухтай нэг сайхан суулганы ажлууд дээрээ суугаад нэг ахид дэвшил гаргаад явахгүй бол одоо ингээд ер нь ингээд миний цагийн одоо ажлын өдрийн их цагийг бол яг үндэ нэг бол хичээл миний одоо өөр өдөр хичээл нэг бол зааж байгаа хичээл хоёр л хамгийн их одоо хугацааг эзэлчихэд төв судалгааны ажлын бэлтгэл унших юм аюу жоохон алдагдаад байгаа тэгээд одоо амжилт болоосаа гэж бодож байна. Тэгээд зарим өдөр өмсгөө чамаас хонь тэрвэлэгч тийм зүгээр л бодохгүйгээр өөртөө хайснасаа яа одоо хуцаа өмсдөг. Одоо боортой байна. Юу юм бэ? Танги хичээл тавьчихлаа. Одоо нэг үнтэй болчихад гэртээ ярина. За суул дээр ажил дуусцаа одоо гэртээ ярьж байна. Хадаа нэлээс ирэх юм байна. Миний хамаар улаацглаа. Тэгээд гэртээ очиод тэгээд цахан зэрэглэн тэгээд хийх юм уу бас нэлээх байгаа. Яа ингээд өдөр болсон байна. Одоо цаг 2 болж байна. Өлсөд эхэллээ. Тэгээд би өнөөдөр нэлээд удаан бодож байсан. Хадгалсан гомгоо чамд гэж байна. Өнөөдөр гараа хүүтэн гэр түүтэн тэ жоохон залхуу өрсөн өдөр байна. Тэгэхээр тохиомжтой гоё ланч байна гэж бодож байна. Тэгээд энэ дээрээ ер нь бол эрүүл хоолж байгаа. Ихэнх өдрүүдэд аль болох ногоо, жимс тиймэрхүү юмнууд аягүй их агуулсан хоол идэх гэж аягүй чиж байгаа. Тэгээд боловсруулсан хүнээс илүүтэй ингээд өөрсдөө хийгээд идэхийг илүүд үзэж байгаа. Адуур аягүй зөвхөн хоолж байгаа гэдэг ер нь бол аягүй сайхан байгаа. Тэгээд ганц удаа ирэхгүй болохоор байж болох хаа гэж бодож байна. За
Амгач. За гом болчихлоо. Bon аппетит. За цаг нэг 5 өнгөрч байна. Сайн нэг хэсэг жоохон унтас хийлээ. Тэгээ манай хажуудлын байшин засвар хийж байгаа болохоор ер нь бол баг унтсангүй амар чимээтэй байла. Яг намайг унтах хосон чинь амар чимээ гараад. Тэгээд ер нь бол унтсангүй. Тэгээд энд гадаа ингээ бороо тасралтгүй орж ийн. Тэгээ харахгүй байна, хүүтэн байна. Тэгээ гэр бас жоохон зэндүү байна. Тэгээд ер нь юм болооч тэр юм уу? Эсвэл өчтөрийн нөгөө ер нь жоохон баг зэрэг өчтөрийн одоо ачааллаа баг зэрэг ядаралтай байна. Тэгээд тэрнээс болоод юм ер нь ингээ бүр нэг юм бие хомсон болчлоо өнөөдөр. Тэгээд ер нь ихэнх өдрүүдэд ингээд за хичээлдээ явна, хичээлээ заана. Тэгээд бусад үеуд нь ингээд аль болох юм уншин, даалгавраа хийн ингээл. Тэгээд тэрийгээ нэг бол гэртээ, нэг бол лабораторид дойс. Тэгээд бүр хаяад номын санд сууж юмнуудаа хийж байгаа. Тэгэл одоо гэр сургуулийн хооронд л ингээд яваал өдөр өрөнд дуусчаад байгаа. Тэр нэг онцын юм бараг л байхгүй байна. Тэгээд бүр ачаалтай ялангуяа сүүлийн 2-7 хоног бүр нэлээд ачаалтай байгаа учраас одоо кино үзэх, тэгээ юм чөлөөт цаг гаргах боломж гарахгүй яг юм юмнуудаа хийсээр аваад нэг юм хийгээл нөгөөдгийг хийгээл хийсээр аваад өдөр хоногуд дуусч байна. Маргааш энд манай техникийн оюутнууд техникийн гадаад оюутнууд нийлж аваад юм хоолны өдөрлөг зохион байгуулах цагаа ус усынхаа одоо үндэсний хоолыг авчраад хувцас өмсөө тэгээд тийм зохион байгуулахын тэрэнд би нэг презентацийн бэлдэж явуулах хэрэгтэй. Тэрийг явуулъя гэж бодож байна. Бид хоёр үйл ажиллагаа явагдах хооронд ийм ард нь улсын дуунууд явах тийм плейлист хариуцж авсан дээ. Бид хоёр тэрийг хийчихсэн байгаа. Яа тэгээ босод юмнуудаа хийндээ тэгээ ингээл яг гоё одоо нөө хийх часаалт гаргаал ингээл харангууд бас зөндөө юм гараад ирдэг жижиг сайжиг тэгэл том юмнууд ер нь байна уу. Тэгэл нэг иймэрхүү онцон юм сүртэй юм болох уу өдөр хоног дөрөвдөсөө даваалахаар влог хийх яг юм өсөл зорилго нэг төрөхгүй одоо нэг л адилхан юм чинь тэгээ хөөж хөцөлөхтэй гэж бодоод тэг хийхгүй байгаа. Тэгээ бас хийсэн хэтэмжлэг байгаа даа яг сэтгэл төрөхгүй. Тэгээ нэг таалагдахгүй байгаа учраас оруулахгүй байгаа тохиолдлууд байгаа. Тэгээ хэцүү юм аа ер нь влог хийн гэдэг чинь тэг ингээд амар өөртөө амар шүүмжлэлтэй хандаад эхэлдэг юм байна. Тэг Тэгвэл Америк амьдрал ер нь дагуул байна гэж бодож байна. Яг л одоо агсан төвчний оюутан ямар байх ёстой. Тэр замаар л явж байгаа. Тэгээд яг хуу одоо яг Америк оюутнуудыг бодоход зарим талаараа илүү их хичээх хэрэгтэй болж байгаа. Яг тэгэхээр ингээд хэлний асуудал бид хоёрт хоёуланд нь хийхэд нь одоо хүртэл байгаа. Яг тэгэхээр бүр яг native болтлоо сурчаад ирсэн биш ингээд баг тодорхой левелд хүрсэн байсан. Тэгээд тэрийг ингээд сайжруулад эндээ байгаа зарим юмнуудын гүйцэд байж авахгүй тохиолдол их байна. Нэг юм давтан уншиж ойлгох шаардлагатай юмнууд их байна. Тэрэнд бас нэлээд цаг зарцуулж байгаа. Тийм ер нь бол нэлээд хичээж байна. Тийм заримдаа шантрахмаар, гэрээ санмаар үед нэлээд гарч юм. Тэгээд даваад гараад л байна да. Тийм бай. Яа. За одоо жоох юм яаж байгаа. Тэгээд эргээд үлээ.
хогоо гаргаж хайхаа марцсан байна. 7 хоногт нэг удаа биш ээ 2-7 хоногт нэг удаа хогоо гаргаж хайхаа. Одоо нэг ингээд замруу тавинаас. Яа хүүтэн байна. Хэлэхээс үгээ мартчихлаа. Юу, байшин дотор 2 хайлтаа учраас 7 хоног болоод тэгэж явах гардаггүй. Тэгээд одоо энэ ингээ 2 яг адилхан хавьяасаа байгаа та. Аль нь юм хийцэн. Зүүн гараад. Тэгэхээр би одоо энийг л явж хас. Тэгвэл зүүн гараад ингээ бишээ юм хийчихдэг байхгүй. Би энэ дээд хавын хоёр заадаг үнээр дургу. Ямар юм зүүн. Тэр одоо энэ дээрээ 4 сар гарын амьдарч юм байсан дотроо. Их зах юм уу хоёр ганц цог цагт хаяад. Тэгэл бүр гардаг дандаа. Ялангуяа би гардаг. Нэг нь энд байна. Энэ болохоор дахин боловсруулсан хогоо идэх савн. Хайрцаглаад зөвхөн яг тийм дахин боловсруулдаг бүх хоолуудаа хоолууд. Савнуудад энэ бол зүгээр баягтал. Бэтга. За буцаж оръё. Би бүр энэ нуусан юм сонссон юм ингээ бодоо. Зя. Маск тавиад арсаа цохоо амрацглаа. Нүр хамаа угаацсан. Одоо унтахад билээ. Тэгээ сайхан амарцгаарай. Нэг өдрийг хамт өнгөрүүлсэнд баярлаа. Онцгийн гоё юм болсонгүй. Тийм уйтгартай л нэг өдөр байлаа. Гэхдээ таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дутхгүй шинэ бичлэгээр явуулъя.